Тэг зогсолт болсон зохиомлоо оргив. Ингээд 200 сая төгрөгөөр гольф тоглоод явж байгаа хүнийг 90 сурвалжлагдаж байгаа гэхүү. 2 сахалт өрхнийхөө осрыг татаж 2 шингийн дуут өргөө гэрээ барьдаг болчихсон байна. Шок мэдээ. Хошинтой нэвтрүүлгийн 51-р дугаар эхлэхэд бэлэн боллоо. Арчилсан намын 15 дэд даргын нэг отго чулуу Хөгжлийн банкны хэрэгээр 2 жил хоригдох ял авлаа. Олон даргатай хэрэг юу илээ? Нэг нь хэрэгт орсон ч цаана 14 орлогч, нэг тэргүй орлогч, нэг яг дарга багтаж ядаад багшралтар шавуулдаад үлдэж байна. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Мөнх хот төлөөлөл удирдах зөвлөлийн даргасан Шинбаатар Тузын гишүүн отго чулуунаар 14 давхар бүтэн байшингийн үнээр 2 давхрыг нь таслан худалдан авсан хэрэгтэй гим зэмээ хүлээлээ. Худалдаа Хөгжлийн банкны 14 давхар бүтэн барилгын үн өртөг 27.5 тэрбум төгрөг. Харин бүтэн барилгын үн өртгөөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банк нь 2 давхрыг нь худалдаа авсан юм. Худалдаа Хөгжлийн банкны дээвэр дор Хөгжлийн банк өндөр үн төлж орсон үр дагавар үүгээр дуусаагүй. Харин эхэлсэн. Зээлдүүлэгч Хөгжлийн банк нь зээлдэгч Худалдаа Хөгжлийн банктайгаа нэгэн дээвэр дор холилдоод нэг хүнжилт хутгалдаад хувь хувьсгал нь ялгагдхаа байж харуул хамгаалалт, шатлэрд, сайнны газар, жорлон нойлоо хүртэл дундаа хэрэглэж хамтдаа бие застдаг болцоогоод өрөнд орж өтөнд баригдсан. Худалдаа Хөгжлийн банкны эзэн Сахал Эрдэнэ улсын цүнхний компаниуд хөтлийн цэмж дархан төмөрлийн үйлдвэрүүдийг концесс нэрээр үнэгүй авсан. Үйлдвэрүүдийн өмч хөрөнгийг нь барьцаалж нэрээр нь авсан зээл цүнхний компаниудын дансанд орж өнөөдөр ч Хөгжлийн банкнд 393 тэрбум төгрөгийн өртөө байна. Хөтлийн нэрээр 11 жилийн өмнө 61 сая доллар зээлж авсан байдаг. Өнөөдөр хүүт оргуултайгаа 114.1 сая доллар буюу 393 тэрбум төгрөгийн өртөө байна. Худалдаа Хөгжлийн банкны эзэн Эрдэнэ улиг өнгөрсөн цагаан сараар газ бие үзүүлчихэд ирье гэж хэлээд Сингапур яваад тэндээ мөнхөрсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл Эрдэнэ улгийг тавьж явуулсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Болдбаатарт ёс зүйн хариуцлага тооцохгүй гэж шийдвэрлэжээ. 7.1 их 80 төгрөгийн хохиролтой нь харьцуулахад 0.1% нь ч хүрэхгүй барьцаа аваад тавьж явуулсан нь ёс зүйгүй явдал биш гэж үзсэн байна. Автобусны боссуудын нэг Төмөрбаатар Америк руу одсон сайхан бэлэгт 2.8 сая доллар илгээсэн гэх асуудал өнгөрсөн 7 хоногийн дөөлөн байлаа. Алга улсын экс ерөнхий сайдад 10 тэрбум төгрөг шилжүүлэх ямар үр төлбөр, ямар том эрх ашиг байна вэ? Үс үсээ өөрчилж гоёх нь хүний эрхч, харин үүний цаад хүнийн төрх нь юу вэ? Готын Төмөрбаатар 2012-оос 2013 онд автобусныг 2016-аас 2020 онд зорчигч тээврийн нэгтгэл компани захирал байсан. Зам бүхэн Ром руу хөтлөн гэдэг шиг асуудал бүхэн автобус руу зааж байна. Автобусанд суудаг иргэн биш, автобусан дээр суусан захирал Төмөрбаатартай дэлхийн шилдэг харилцаа гэх жигтэй содон нэртэй төрийн бас байгууллагыг хамтран эзэмшдэг удирдах зөвлөлийнхэн дарга Отхон жаргал гэдэг хүн байдаг юм байна. Отхон жаргалын 90 Монгол International Development хувьцаат компани энэ оны 1-р сарын 16-нд явагдсан Devo Bus BS106 буюу Солонгос автобуснуудад сэлбэг хэрэгсэл нийлүүлэх 1 тэрбум 144 сая төгрөгийн тендер авчээ. Тэр бүхэл Төмөрбаатарын захирлаар нь ажиллаж байсан. Зорчигч тээврийн нэгтгэл дундаа нэг төрийн бас байгууллагатай Отхон жаргалынх нь 90 International Development хувьцаат компани 647 сая 919 мянган төгрөгийн автобусны дугуй зарсан байна. Мөн StarX Bongo автомашины 365.7 саяын, Urban машины 166.8 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерүүдийг түүдэг компани юм байна. Оноос нэртэйгээ адилхан дэлхийн шилдэг харилцаа гэдэг чухам энэ баг. Автобусны босс Төмөрбаатар дээр нэмэгдэж, банк бусын босс сайхан бэлэгт доллар илгээдэг баримтууд сөхөглөө. Эхнэрээ зодоод цагдаа нарт хахуул өгч зураг нотлох баримтууд устгуулаад араасаа чирч 3 жил аваад саяхан магадлангаар суллагдсан Net Capital банк бос санхүүгийн байгууллагын эзэн Сүнди Америк руу зөвхөн энэ онд 720 сая төгрөг шилжүүлжээ. Сүнди аавын сууж байхаж сайхан бэлэг Америктаа л байж байхаж American Express картанд нь 205 мянган доллар хийсэн байна. 57 мянган долларын Fenway Country Club гольф тоглох тусгай такс нь төлсөн байна. Ингээд 200 сая төгрөгөөр гольф тоглоод явж байгаа хүнийг 90 сурвалжлагдаж байгаа гэхүү. Ихээр хатж байгаа гэхүү. А болох амархан. Жаргалтай хэдхэн хормын ажил. Харин А байх амаргүй. Насан туршийн үүрэг. Өнөөдөр 72 мянган монгол ээж өрх толгоолон амьдарч үр хүүхдээ ганц биеэр өсгөж байна. Өдгөө 20 мянган монгол аав өрх толгоож явна. Жилд 16 мянган хос гэрэлтэгч 4 мянган айл гэр болж тоглоод амьдрал нь шоглон болоод салт сарндаг. Тоглоомынхын шоглоом нь хүүхдүүд. Төрсөн хүүхдүүдээ сарын 100 мянган тэтгэмж өгөх үүрэгтэй 14 мянган аавын 60% нь буюу 16 нь үүнийгээ умартдаг.
Ирэм салахад зөвхөн нэг нь буруутай бичгэлээ шүүгчид ихэнх нь эмэгтэйчүүд байдаг болоод ч юм уу ээжүүд нь илүү үрээ гэсэн сэтгэлтэйгээс ч юм уу аауд архинд толгой мэдүүлсэн гол нь шалтгааллахаас ч тэрүү хүүхдийг ихтэн голдуу үлдээдэг. Гэтэ шинэ үеийн шагдруудын дэргэд гарын 5 хурууны шагдргаа бол хүн штэ. Охин нь авахыг хүсээгүй л болохоос биш хэд 3 төгрөг илүү чилчих гээд 2 багыгаа авч өсөгчих гээд хормонд очихгүй айж чадахгүй холоос сэмхэн хараад зогсож байдаг хүн. 24 жилийн өмнө батлагдсан гэр бүлийн хууль хуучирч хоцрогдсныг өнөөдөр шинжилэн найруулахаар хэлцэж байна. 20-р зуундаа үлдсэн хууль 21-р зууны харилцааг зохицуулж чадахгүй. Хоёр эрэгтэй хүн үнсэлцэн гэж доржгойг ярихаар галзуу сохор гэж боддог үе хард хоцорсон. Хоёр сахалт өрхнийхөө осрыг татаж хоёр шингийн дуут өргөө гэрээ барьдаг болчихсон байна. Улсын их хурлын гишүүн уучрал амжиргааны баталгаажих доод түвшний 50%-аар тэгшитгэн хавтгааруулах бус айл гэр болж тоглоод салсан хүн ямар ашиг орлоготой байна? Яг түүнд нь тохируулж хүүхдэд нь тэтгэмж тогтоох тухай санал гаргасан. Арчаагүй л ирчүүдийн байдлаас болоод энэ олон мянган эхчүүд эмэгтэйчүүд ингээ өрх толгоолоод ар нуруунд дээр Монголын амьдралыг авч явж байгаа шүү. Тэтгэмжийг орлоготоо дүүцүүлж нэмээд өгөөч. Ерөөс энэ бүс нутаг биш. Тэр хүн тэрбум төгрөгийн орлоготой бол 500 сая төгрөгийн орлоготой бол орлоготоо дүүцүүлж хүүхдийн тэтгэмжийг хүүхдийн тооноос хамааруулж олгомоор байна. Харин улсын их хурлын гишүүн пүрэвдэрж нууц амрагуудыг хатуу шийдвэрийг санал гаргасан ч ислам ертөнцийн шариатын хууль Монголд хэрэгжихгүй. Сайхан ингээд амьдраа явж байсан тэр гэр бүлийг гаднаас ирж буснуулж байгаа тэр нөгөө нэг нууц амрагд нь яаж хариуцах тооцох вэ? Түр гэж төшмлүүд хүний хайр дурлал, тачаа шохоорхол, ор хүнжилт хуруу дүрх, өвөртөн дүрсэн хуруугаа ашиглан мөнгөн хээл авах, алтан таашаал авах шинэ бизнестэй болчих аюултай юм. 1960-ад оны соёлын давталгааны үед ахлах ангийн хүүхдүүд айлын эхнэрийн дотор хувцас шалгах ажилд маш дуртай явж байсан түүх мартагдаагүй байна. Тэр бүмийн орлоготой хүнд бол хүүхдийн тэтгэмжийн 100,000, тэг 101%, сая төгрөгийн цалинтай хүнд бол бүхэл 10%. Орлогоосоо хамаарч тэтгэмж өгөх нь хөрөнгө чинээгээр нь ялгуурсан явдал болох уу? Хөрөнгө чинээнд нь тохируулсан хариуцлага болох уу? Хүнчлийнхээ хэрээр жин гэдэг шиг олсныхоо хэрээр төлөх нь илүү шударгуу. Тэгээ орлого илүү олоход хүүхдтэй нэг орлогоос нь хэдэн төгрөг өгөхөд одоо эн чи яачих вэ? Салд сарнсан юм бол. Хууль зүйн дотоод иргэн сайд энх баярын уг хүн нь бол салсан аав ээжийн хөрөнгө чинээнд нь тохируулахыг хүсэж байна. Харин хууль зүйн дотоод иргэн сайд энх баярын уг биш хүн нь бол хайсан аав ээжийн хөрөнгө чинээгээр ялгуурлахгүй гэж бодоод байгаа юм байна. Орлоготой нь уйлдуулж тэтгэмжийг авъя гэдэг зарчмыг би олон нийтэд бас зарласан баг. Өөрөөр хэлбэл хүний хөрөнгө чинээний байдлаар нь хууль зүйн хувьд ялгуурталтай дэглэм үйлчлүүлж болохгүй байна гэдэг ийм үндсэн хуулийн зарчимтай тулсан юм. Хоёр энх баярын хүн энх баяр нь хуульч энх баяраа дийлбэл хүүхдийн тэтгэмжийг хөрөнгө чинээнд нь нийцүүлдэг хуультай болох юм. Манай хайруулын тавхан дээр суусан төвчрлийн сайд ард иргэдтэй автобусанд хэрхэн яаж суухыг заахаар зар сурталчилгаа явуулна гинэ. Автобусанд сууж сургах хэрэг одоо бид сургах ажлыг бид нар хийх хэрэгтэй л байхгүй юу? Яаж хийх вэ? Одоо тэгэл зар сурталчилгаа тэгэл одоо зөндөө ямар л хийн л дээ. Бодвол одоо 40 хүний багтаамжтай автобусанд яаж 100-100-аараа багталцаж шингэлцэж göөх идэх вэ гэдгийг сургалтлах та. Сурагчид амарч байхад лав гарагт тэг зогсолт болсон зохиомлоо оргив. Угаасаа оргив гэвэл ориг төвчрөл. Ориг юм уу гэхээр төвчрлийн үндэс нь зохиомл. Алга дарам газрыг га зар гэж үеэр нь тасалж бичтэл гаагаар нь зарсаар замын, цэвэр бохрын, гэрэл дулааны, шугам сүлжээний, цэцэрлэг сургуулийн ачаалал, төвчрэл, тагларал бөглөрлөлтөө баригдаж баларсан хот. Кино үзэг ихтэл хотын төв рүү явдаг. Кофе шоп, кино театр, гайгүй дэлгүүр хоршоо, амрах зугаацах газрууд нь бүгд л хотын төвдөө багшран шамбаардаг. Хотынх нь тэг дундуур уурын галт тэрэг ууглан хүлгэж гарам зам хаадаг. Орсын ачааг 50% хөнгөлөлтөө зөөх Улаанбаатар төмөр замын уурын галт тэрэгнүүд Улаанбаатарыг төвчин холхино. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод хүмүүс нь завчигдаад арилсан автобусыг цаг цагаар хүлээж оцон шууны алхаагаар орой үдшээр явж яам тамгын газар нь яаж зүү унахыг заадаг. Хүлдэж өгөхгүй тулд агаар биш угаар амьсгалаад үйлждэг. Угаасаа баатруудын удам Улаанбаатар хот. Тэг зогсолт болсон лав гарагт 28 удаа галт тэрэг түүний тал хувьд нь дан толгой нааш цааш ууглан явж 5 цаг гаруй гарам хаасан. Нэгдүгээр хороол хөдөө аж ахуйн их сургуулийн урд талын нэг игнэтэй зам дээр татаж түлхэж болохгүй ачааны пүүлэн ааглан эвдэрч таглан зогссон байна. Улсын хурлын дарга Зандан Шатар төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн учраас хурал удирдахгүй Мөнхбаатар удирд гэж хэлсэн. Санал хураалтад бол би оролцох болцоогүй юм байна. Мөнхбаатар дарга та хурал удирдах. Би энэ хууль зөрчсөн санал хураалт явуулж байна.
Энэ үгийг юу гэж ойлгох вэ? Би хууль зөрчихгүй, харин чи зөрчөөрэй гэж байна гэж ойлгох уу? Улсын хурлын дарга нөөтийн буцаа олголтыг 5% болгох санаачлаг гаргаснаас эхлэн төсвийн хилцүүлэг нь төсвийн хэрэлдүүлэг болж хуурайд байгаа юм. Улсын хурлын гишүүн Гамболд юун гуй гэдэг шиг юм болж гишүүн бүр тойрогтой 3 тэрбумын санал өгөөд ахиж зарчмын зөрүүтэй санал гаргахгүй гэж тохирсныг задлж орхилоо. Хурлын гишүүд тойрог дээр нэг 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг санал өгөөрэй. Тэгээд одоо дахиж байнгын хороод дээр ч юм уу өөр газар зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүүгээд бид нар дугуй явцгаасан шүү дээ. Гишүүн бүр тойрогтой 3 тэрбумын санал өгөх зарчим тохирсон юм байна. 3 тэрбумаар амаа таглуулах зарчимгүй зарчим гэж байдаг юм байна. Хилэн дээрээ 3 тэрбумаа тавиулаад хин хүнгүү хүрэл хөшөө болж хуурахаар тохирсныг чинь мэдсэн шүү. Шок мэдээ. Хошин тайм нэвтрүүлгийн 51 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.